Франц явах чи юу болсон? Визэнд орсон уу? Нийгмийн даатгал тасалдсан гэд. Тэгээ харин нөхөн төлөөлөх хэрэгтэй болоо доо. Таньдаг юм байна уу? Хөөе, наадах чинь бүтэхгүй. Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг чинь цахимжсан шүү дээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24-ийн 1 зааснаас бусад тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориотой гэж заасан байдаг. Сайн байна уу? Зарын дагуу ярьж гин. За. 7 хоногийн акт бичүүл гээд. Бичнэ. Тэгээ би тэрийг яаж авах юм бол? Манайх сканердад өгчт юм аа. За. Тийм юм гэж юу байх вэ? Та заавал шинжилгээ онцлогоо хийлгэж, эмчит үзүүлж, эрх хүрхүү эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг авах ёстой. Хавраас амар болчлаа. Далиндуулаад групп тогтоологчтой юм уу? Болдоо. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг үндэслэлгүйгээр шинээр тогтоосон, сонгуулсан, шийдвэр гаргахад бусдад нөлөөлсөн эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дарга болон нарийн бичиг эрүүл мэндийн төвийн эмч нарт холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэж учруулсан хохирлыг нийгмийн даатгалын санд нөхөн төлөвлөнэ. Та тархинасаа гарав? Тийм ээ. Төрийн үйлчилгээ захин болж хүний оролцоо багасгаар байгаа энэ цаг үед төрийн албан хаагчийн шударга үнэж ажиллахыг эргэн та дэмжээрэй. Танил тал найз нөхөд хэн нэгнээ дамжуулан ажлаа амжуулах гэж оролдож байгаа бол энэ нь буруу шүү. Хэрэв таны тархинд энэ бодол байгаа бол тархинасаа энэ бодлоо гаргаарай.